Дорнод аймгийн 2010 оны төгсөгчдийн бид нэг үеийнхэн 2010 анх дугаар тэмцээний олон төрөлд тэмцээний баг тамирчдын нээлттэй үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. Одоо тэмцээнд оролцож буй нийт төгсөгчдийн баг тамирч багийг төрдий Баатар нэгсэгч Гастилогийн нэрнжид 103 жилийн түүхтэй улсын тэргүүний 1-р сургуулийн 2010 оны төгсөгчд. Одоо нисэгч Гэрээсийн нэрнжид 78 жилийн түүхтэй ерөнхий боловсролын 2-р сургуулийн баг тамирчтай. 58 жилийн түүхтэй Хангуу Загсадвал сургуулийн баг тамирчтай. Үеийн багш сурагчдын хичээл зүтгэлээр түүхээ үтээсэн дурсамжид мөнхөрсөн 6-р сургуулийн баг тамирчтай. 35 жилийн түүхтэй ерөнхий боловсролын 8-р сургуулийн баг тамирчтай. 33 жилийн түүхтэй ерөнхий боловсролын 12-р сургуулийн баг тамирчтай. Дашад улсын заргийн нэрнжид 86 жилийн түүхтэй ерөнхий боловсролын баг тамирчтай. Төр нийгмийн нэр зүтгэлтэн Хурандаа генерал Санвийн нэрнжид 86 жилийн түүх Чавсан сумын ерөнхий боловсролын баг тамирчтай. 100 жилийн түүхтэй Баян улс сумын Алдан гад содонд ерөнхий боловсролын баг тамирчтай. Данзангийн Нэмсүрэнгийн нэрнжид 70 жилийн түүхт Чулуун хараад сумын ерөнхий боловсролын баг тамирчтай. Баян улс сургуулийн баг тамирчтай. Халхуу сургуулийн баг тамирчтай. Нийт баг тамирчтай халуун баяр хүргэе. Нэг нь хийж гэх. Тэр бот хэлнэстэй. Нэг нь сайн зүтгэв. Нэг. За нийтийн үйл ажиллагаанд зогссон нийт тамирчтай баярлалаа. Одоо 2010 оны төгсөгчдийн тэмцээний нийтийн үйл ажиллагааг нээжмэн Хангуу сургуулийн 2010 оны төгсөгч Бод Сүрэнг урьж байна. Энэ тэмцээн бол бидний өрсөлдөх тэмцээн биш. Энэ бол бидний эв нэгдлийн төлөөх тэмцээн шүү. Ингээд зорилго Тэмүүлээ ойлгож энэ цугсан та бүхэндээ маш их баярлалаа. Олон арга хэмжээнүүд дээр ингээд хамтын хүчээрээ оролцгоё. Баярлалаа. За энд хүрэлцэн ирсэн нийт төгсөгчдийн хамт олондоо энэ өдрийн мэнд хүргэе. За энэхүү гоё тэмцээнийг манд бод санаачлаад одоо энэ олон та бүхнийг хүрэлцэн ирүүлсэн байна. За ингээд та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье өрөөё. Тэр